Semeno. Semeno. Юу? Гараа дулаацуулна. Гараар дулаацуулна. Тэгээд No, юу вэ? Okay. Oh my god! How's it tough though? Wow. Alright. Okay. Hi guys, YTN channel дээр тавтай морил. Тэгээд энэ удаагийн бичлэг бол миний саягийн ганцаараа хийсэн vlog байгаа. Энэ vlog нь миний одоо backstage vlog. Backstage гэж одоо зураг авалтын тухай, зураг авалтын backstage ойлгож байгаа сте. Тэгээд би бол одоо жүжигчний мэргэжлээс сурдаг. Тэгээд энэ 9 сарын дундуураас бас 11 сарын дунд 11 сарын сүүл хүртэл би кинонд тоглож байгаа. Кино гэж олон англи кинонд гол дүрийн сайн найз нь болж тоглож байгаа. Тэгээд тийм болохоор зураг авалтанд орох гэж юу болдог, юу бэлддэг гэх тиймэрхүү маягаар сонирхолтой болов гэж бичлэг хийж байна. Би влогоо багцаар 3 юм уу 4 өдөр жоохон бичлэг хийн. Яг гэвэл зураг авалтын арт тийм их юм бичиж болох юмнууд байгаа, болохгүй ч юмнууд байгаа. Тэгээд бас тийм амар завтай явдаггүй, заамаа байдгүй, утас муцаа бараг оролддоггүй болохоор юу ч гэсэн нэг хэдэн минутуудаа дүүрэх гэж амар хичээсэн байгаа. Эхлэхээс өмнө би яг цүнхэндээ зураг авалт руугаа юу авч явдгаа харуулъя гэж бодсон. Сонирхолтой баг. Тэр нь бол Стресс. Самгахчи. Тэр нь бол юу гэсэн нөө иймэрхүү зузаан. Энэ нь болохоор 1-ээс 5 дугаар анги нь энэ дотор байгаа. Тэгээд 6-аас 10 ангитай кино. 6-аас 10 ангитай кино энэ номд байгаа. Тэгээд энэ номон дотроо би ингээ өөрийнхөө хэлдэг өмнүүдийг ингээд марклцсан байгаа. Тэгээд энэ бол одоо 9-р ангийн 4-р scene гэсэн үг. Тэгээд scene өөр өдрүүдээр бичдэг болохоор юу ч гэсэн маргааш би 9-р ангийн 4-р scene-ийг тоглохоор энийгээ дөнгөж цаг сурч байсан. Тэгээд хоёр script-аас юу авч явдаг вэ гэвэл the call sheet гэдэг нь болохоор тэр өдрийн бүх юмнууд энэ дээр байгаа. За энийгээ би дандаа ингээ гаргаад авчдیں۔ Бидээ авч явахад амар. Тэгээд энэ дээр болохоор намайг маргааш одоо хэдэн цагт ямар ч олооч намайг хэдэн цагт гэрээс ирж авах вэ? Ямар сине хийх вэ гэд маргааш болохоор 2.3 дугаар ангийн 3 дугаар сине хийн, 2 дугаар ангийн 14 дугаар сине хийн, 5 дугаар ангийн 7 дугаар сине хийн гэд ямар син хийхээ хэдэн цагт хин байх. Ер нь тэгээд энэ болохоор локейшных нь одоо тайлбар гээд ийм call sheet бас байдیں۔ Энийг дандаа бидээ авч явах чахад амар. Яг гэвэл ямар син эхлэн гээл тэрийг бас мэдчих хэвээр. Тэгээд Одоо юу ч гэсэн миний хийсэн жоохон бичлэгнүүдийг үзээрэй. Тэгээд тийм амар тайлбар нь сайн биш байвал надлуу бас Instagram-аар ч юм уу юугаар асуугаарай. Okay, let's start. За энэ манай хувцас салдаг өрөө. Тэгээд ийм буусанд байгаа. Яа гэвэл өдөр болгон өөрөөр газар зураг авалт болохоор тэгээд бид нар өөрсдөө хувцсыг ин тавьчихна. Тэгээд миний хувцас гэж энэ бол миний цанц, миний юбэг өнөөдөр энийг өмсөх хаа. Тэгээл нэг иймэрхүү буусанд хувцас солиод суугаад тэгээд корона гээд нэгээрээ дотгошоо орж болох байгаа. Өнөөдөр одоо манай хувцсны стилист ирээд миний хувцсыг өмсөх байгаа. Тэгээд би бараг энийг өмснө гэж бодож байна. 1-р анги бас 1-р ангийг эргүүлчихэд дараа нь 5 дугаар ангийг эргүүлнэ. Тэгээд анги болгон дээр өөрөө хувцс чи яг юу өмссөн байсан? Күртгээ онгойлгосон байсан уу? Хаацсан байсан уу? Цахилгаанаа татсан байсан уу? Хэдэн кноп товчлсон байна гэдэг тиймэрхүү жижиг шажигнуудыг бүгдээрээ манай хувцсны стилист мэдж байгаа болохоор хувцсны стилист тэрийг бас одоо сетэн дээр
зураг авалтнаар ингээд гадаа зураг авалтнаар амиг даарч марч байвал зураг авалт дээр стилист маань бас нэг нь бас ингээд хүнжил нөмрүүлээд гүртэг өмсүүлээд ч юм уу гаранд минь дулаан юмнууд өгч мөгөөд нэг тиймэрхүү юмнууд дээр амар анзаардаг. Амар сайхан ажтай хоёр эмэгтэй байгаа. Тэгээд би одоо хувцас өмсчөөд нүур бодолтонд орно. Нүрээ бодог байгаа. Би одоо нүур бодолтонд орсон. Тэгээ үсээ бүржийлэх чаа дараа нүрээ бодно. Тэгээд дараа нь хувцас солиод зураг авалтанд орно. Энэ нүур бодолтын миний хайрцаг одоо нүрээ бодсон, үсээ бүржийлгцэн. Тэгээд энд жүжигчин болгоны өөрийнх нь нүур бодолтын хайрцаг байгаа. Энд минийх тэгээ яагаад гэвэл корона гээд нөгөө нэг вакс макс нь сольж болохгүй гээд тэгээд одоо өдрийн хоолндоо орчоод би сайн эхлээд хоёрхан тэгээд гэлгүй бид одоо өдрийн хоолоо идэж дуусчихъя. Тэгээд 1 метр амар хол сууж идэх хэвээр. Амар хол сууж идэх хэвээр. Сайн байна уу? Сайн байна уу? Яа. За энэ гол дүрийн жүжигч. What? Харин энэ бол Ясин. What the fuck are you saying? Би бол жүжигч. Пипа пучча. Тэгээд одоо гадаа амар хүйтэн байна. Going too fast. Энэ гарны юу? Гараа дулаацуулна. Гараа дулаацуулна. Тэгээд гадаа барыг 9 градус байгаа. Don't call me up, I'm going out tonight. Feeling good now you're out of my life. Don't wanna talk about us, gotta leave it behind. One drink and you're out of my mind. Nah, take it up. Baby, I'm on the high and you're alone, going out of your mind. But I'm here up in the club, and I don't wanna talk. So don't call me up, cause I'm here looking fine, babe. And I got eyes looking my way. За өнөөдрийнхөө зураг авалтнаараа дууссан. Өөрийнхөө хувцсыг өмсөн байгаа. Тэгээд одоо гэлүүгээ 2 цаг машинаар яваад унтлаа. Өнөөдөр өстой амар ядарч юм. Яаж хад хамгийн урт өдөр хаа бараг заар. Тэгээд өчигдөрчөнгөө шүнжэнгөө найзтайгаа тоглоод game PUBG бас Among Us гээд 2 ангийн тоглоод амар орой унтсан. Тэгээ өглөө бараг сэлж чадахгүй. Манай жолооч 90 гутал нь би шууд шүдийнхаа сойж мэзийг сүхэндээ игээд гараад гүйцэн. Тэгээд одоо ёо яг унтгаал өстой амар ядарсан явж. Тэгээд үгээ бас сайн чэйжлэг байгаа. Yes. За бид нар одоо орой хоолнд орох гэж байна. Энэ Пим миний жолооч. Тэгээд Пим ногоон өнгөтэй байгаа. Тэр нь болохоор надтай ойрч болно гэсэн үг. Корона энтераас болоод. Тэгээд одоо орой хоолнд орчоод дахиж нэгэн сэн хийжээд үсээ бүржийлгцэн. Тэгээд гэлүүгээ явна. Тэгээд тэгээд Пим намайг өглөө болохоо ирж авдаг. Бас хүргэж өгдөг орой болохоо. Бараг миний юу вэ? Okay. Oh my god. Has it tough though? Wow. Okay. За гэртээ очиж жагаад влогоо дуусгая. Bye. Өнөөдрийн хамгийн сүүлийн зураг авалтанд би бие тамирын хувцас өмссөн байгаа. Yes, одоо баг харанхуй болохоос өмнөөс зураг авалтаа авчаад би гэртээ спортоос ирж байгаа болохоор тэр зураг авалтыг авч дуусаад гэлүүгээ цаг 30 минут явахаа машинаар тэгэл баг дууслаа. I always feel like I'm nobody. Who wants to fit in anyway? Cause I don't care when I'm with my baby, yeah. All the bad things disappear. You're making me feel that maybe I am somebody. I can deal with the bad nights
Oh my god! My baby, yeah. We at a party we don't wanna be at. Trying to talk but we can't hear ourselves. Pictureless, I'd rather kiss them right back. But all these people all around, I'm crippled with anxiety. But I'm told it's where I'm supposed to be. You know what? It's kinda crazy cause I really don't mind. Can you make it better like that? Don't think we fit in at this party. Everyone's got so much to say. Oh yeah, yeah. За өнөөдрийнхөө сүүлийн сэндээ орох гээд нүрэмээ одоо сүүлчийн чек хийлгээд сүүлийн сэндээ ороод бараг 8 гэж хайх байхаа. Өнөөдөр амар урт өдөр байлаа. За миний backstage vlog нэг иймэрхүү байлаа. Ер нь бол зураг авалтын газар ингээд өөр хүмүүсийн хажууд тийм монголоор яриад уцаа барайл явах жоох юу байсан. But I did it and тэгээд юу ч гэсэн зураг авалтын backstage дээр тий жүжигний юу жоохон ч гэсэн ямар хөө харагдахыг харуулж чадсан байх гэж бодож байна. So if you have any questions асуулт байвал явуулаарай. Хариулна. Тэгээд thanks for watching. Like and share. See you in the next video. Bye. Baila me gusta, a ella le gusta. Mami, mami, con tu body, este party es un safari. Todos miran cómo bailas, hoy tú andas con un animal. Mami, mami.